Өнөөдөр эрүүг нэгэн шүүх хуралдаанд одоо ялагдчихсан өмгөөлөгчөөр ороод гарч ирлээ л да. Тэгээ шүүх хуралдаан дээр сууж байхдаа төгсөн сэтгэл юу гэхээр ер нь бол тусыг малтсан үнэтэй дахин нөхөрлөх хэрэггүй байна гэсэн сэтгэл төрсөлд. Учир нь юу гэхээр миний үйлчлэгчийн хувьд бол одоо 50 гаруй насны эмэгтэй хүн за 30 жил нөхөлсөн одоо найз бүсгүүдэд байнга л одоо мөнгө төгрөг зээл үйлчлэг өвдлөө хавдлаа сургууль соёлд ордлоо ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгчээл гэдэг тэр бүхэнд ингээд туслаад байдаг байсан. За тэгээд сүүлдээ нөгөө нөхөр морите тоглоонд орцсон байгаа байхгүй. Тэгээд түүний мөнгөний хэмжээ сүүлдээ ихсэнгүүтээ байгууллагаас нь 2 удаа мөнгө авахулсан байгаа байхгүй. Яг өнөөдөр хэрэгтэй байна. Эргээд өгчнөө гэжлээд. Гэтэл энэ мэдээж байгууллагын мөнгийг авцсан байсан учраас байгууллага нь мэдээд цагдаагийн байгууллагт хандаад өнөөдөр ингээд шүүгдэгч болоод шүүгийн тархинд сууж байгаа байхгүй. Эндээс юу хэлгэсэн хэрэг ер нь бол тусыг мартсан үнэтэй дахин нөхөрлөх хэрэггүй. Санаа зовх гэмшиг ичих мэдрэмжгүй хүн гэдэг бол хамгийн аимшигтай хүмүүс байдаг байхгүй. Тийм учраас тэд бол мэдэн бодолж агаад юу ч хийж мэдэх байхгүй. Өнөөдрийн шин дээр ихэд миний үйлчлэгч бол одоо ялтан болгоод явуулчлаа шүү дээ. 2 жилийн хорхоол авлаа. За энэ бол яг хуу тухайн зүйл ангидаа заагдсан хамгийн одоо бага ял байсан л да. Тэгтээ хэрвээ тэр найзад туслаагүй бол түүний шахалтанд ороогүй бол өнөөдөр шүүгдчийн ширээнд суухгүйсэн ялтан болоод ачигдаад явахгүй л байсан байхгүй юу.